дараа жилээс ахуулаад. За 2-1 Grid-тэй холбоотой асуулт байна. Англиар одоо англиар янз бүрийн материал уншаад мэргэжилтэг холбоотой тэгээд ойлгоод ингэх гээд байгаа юм шиг байна гэдэргээд хэлээд мэддэг чадвартай болчвол одоо юу гэдгийг англиар даалгавар өгөнгөө тэрийг хийдэг болчвол ямар хэрэгтэй вэ? Юунд хэрэгтэй вэ? Ямар англи дарагт очиж ажилд орох вэ? Англи Монгол байгаа гадаадын компаниуд очиод би англиар юм хэлвэл хийгээд чадна гэдэнгүүт ажилд авах нь зүйл бол тэ чи дандаа тэгэл хүмүүс авцсан дүүрсэн л байгаа байлгүй. Яг нь зарлал марлал ажлын юу аавна гэж нэг сонингийн болон зарлал англиар тавигддаг. Тэгээ очиод орохоор мөн өрсөлдөөн тэ. Тэгээд Монголч нь гадаадын байгууллага цөөхөнч байдаг. Тэгэхээр өөр ямар газар англиар даалгавар өгч болох уу? Интернет руу ороод фриланс гэдэг нэг ойлголт байгаа. За та нар фриланс руу гэхдээ одоохондоо мэдгүй одоохондоо ч гэж тэгээд орцсон л байгаа л үгүй зарим нь тий. Юу гэсэн үг юм чи одоо фриланс гэдэг чинь нэг тийм ажлын тогтмол цаг байхгүй эрхчлөөт иргэдэг гэсэн үг юм тий. Юугаар ажилладаг? Зайнаас ажилладаг одоо бараг л нөгөө хилийн чандаас ажилладаг гэдэг чинь юу вэ? Агуц соорсон хийдэг хүмүүс ч юм уу тий. Агуц соорсон ч дайраа биш юм уу? Үгүй. За нэг цагийн ажилтай гарууд. Тэд нар тэгээд яг мэдээж нөгөө англи хэлтэй гарууд гэж Америк, Европын бүгдээрээ программын компаниуд ч юм уу эсвэл нэг хувь хүмүүс ч юм уу нэг ажил хийх хэрэгтэй болж байгаа шүү дээ веб хэлгийч гэдэг юм уу те. Тэрийгээ тэгэл ингэдэг ийм веб хийж өгнө үү гэж зарлал тавьчихдаг сайтууд байдаг л гэсэн үг. Ядахад л нөгөө фрилансер зэг org ч үлээ com ч үлээ. Тэрийг уншаал тэгэл ингэдэг юм хийх юм уу гэж хийчдэг болчвол тэгэл нөгөөдүүл нь яах нь Америкууд нь доллараар Европууд нь еврогоор мөнгө шилжүүлэх нь шүү дээ. Тэгэл амар баяа байт юм болно гэсэн үг. Гэхдээ яг бас яг тийм амарханч биш л дээ нүдээж дахиад оронгууд тийм сайт руу дахиж ороод тэгээд ийм веб хийх юм уу гэдэг даалгаврыг ойлгоод тэгээд доотлолт нь би хийя гэж бичих гин штэ нэг комент шиг юм те би наадах хийгээ ачиж гээд бичгээл дөнгөж яаж итлэл ганц хоёр үсэг шивж итл доор нь 10 20 энтэг гарууд хичээ гэж биччихнэ гэсэн. Тэгэхээр яг олон юу их зах зээл нэг том болох хажуугаар бас өрсөлдөөн нь бас давхар нэмэгдээд явчихна гэсэн. Тэгэхээр л дандаа зүгээр энгийн юмнууд сураад тэгээд амар их амжилттай ажиллана гэдэг нь бас жоох хэцүү. Болж игэл нөгөө нэг хүмүүс нэх ойлгодог үл юмнуудыг сурчвал тэр чинь тэгэл яг нэг тийм ажлын веб руу ороод харахад л нэг амар хэцүү ийм хийгээд өгөөч гэсэн байгаа доор нь ямар ч энтэг хар мянган нөгөө сая энтэгүүдээс нэг нь ч айгүй цөөхөн энтэгүүд бичсэн байхаар л тийм ажлууд руу ороод тэгээд би наадах хийя гэвэл яг цөөхөн хүнтэй өрсөлдөөд гарч иж болох нь шүү дээ. Тэрнээс хүн болгон чаддаг тэр юу тий АБ 2 таа өгч нийлбэрийг нь ол гэдэг бол за тэгэл бараг л дэлхий дээр байгаа хүн болгон чадна шүү дээ. Оюутан болгон чадна шүү дээ. За тэгэхээр арай л нөгөө хин мэрэгжлийнхаа дагуу арай нарийн хүнд хэцүү юмнуудыг л хэцүү ч гэсэн сурчул авах хэрэгтэй юм. Гайгүй цалин тавлыг. Тэгэл зүгээр л хүний юм шивээ суужийг гэвэл тэгээд их ч хэрэггүй дээ. За 2-ын 1-р асуулт. 2-ын 1 quiz 2-ын 1 гэсэн 2-ын 1 тесттэй Grid-тэй холбоотой. Grid алгоритм гэсэн. Эхлээд өгүүлбэрний явжийн доор нь проблемыг 2 3 4 гэдэг явах юм шүү. За би хариулсан юм байна. Тэрийг харахгүй байхыг хичээе. Тэгэхээр энэ асуултан дээр та нар өөртөө уул ингээ уншаад ойлгохыг оролдож явах хэрэгтэй хүн шүү. Дандаа будаа идэж байгаа. Энэ асуултан дээр бид нар Grid биш юм байна. Dynamic юм байна тий. Нөгөө лабтай ч айгүй холбоотой болох. Dynamic хөргөмжлөлтэй холбоотой нэг асуудлыг авч үзнэ. За бодлогоч гэдэг байгаа бид нар. Үүрэг хүчний тухай бодлого. Та нар ингээ аялалд гарах гэж байгаа. Үүрэг хүчиндээ юм авч хийх гээд байгаа. Үүрэг хүчиндээ юм тий авч хийгээл аваад үүрэл гараа явах нь штэ. Тэгтээ тэр юмнуудынхаа за value гэхэр үн цэнэл гэсэн үг л дээ. Тэгтээ яг үн цэн гэхээр айгүй философи ойлголт болчиход байна. Үнийг нь нийт үнийг нь хамгийн их байлгахаар тийм юмнууд авч хийх гээд байгаа.
их л үнэтэй үр хүчтэй болох нь шүү дээ. Үнэтэй юм агуулсан. За тэгээ өгдөл нь оролт гаралт гэх юм байх хэрэгтэй. Оролтон дээр нь юмнуудын дараалал өгдөх нь энийг E2 гэх юм шиг EN хүртэл. Энийг гэсэн үг те. Тэгээд энийг гэнэ шиг ямар юм те. Item гэдгийнхаа айн авсан юм байна. Тэгээ I1-ээс IN хүртэл ийм юмнуудын дараалал өгнө. За юмнуудын дараалал гэхээр ямар ч төрлийн юм байх юм гэхээр за нэг бараг л Java-гаар бол нэг объектууд өгдөг юм байна. Тэгэхээр item I гэдэг нь I дугаар юм нь болохоор хоёр талбартай, хоёр өгдөлтөй VI WI гэдэг. VI нь нөгөө үнэн, за бараг нөгөө нэг юу дэлгүүртээд үнэн шүү те, нөгөө нэг тэдэнд хүрэх гэдэг. W нь болохоор жин. Тэгэхээр үүрэг өвч чинь бас нөгөө их олон хүнд юм хийчихвэл амар хүнд болох нь шүү дээ. За ийм бодлого байдаг. Ийм өгдөлтөй бодлого байна. Тэгээд өшөө бас биднэрт дахиад том W гэдэг нэг юм өгөн. Тэр нь болохоор үр хүчний даатсан. Тэгээ үр хүчтэй нийт нийлбэр нь жижиг W аюудын нийлбэр нь том W-гаас хэтрэхгүй байхаар тийм юмнууд их хэрэгтэй. Бас тийм хязгааргүй ч их юм үрээд явж чадахгүй хүн. Тэгвэл нөгөө ядраад унчна. За, ийм хязгаарлалттай бодлого байна. Гаралтан дээр нь юу байх ёстой вэ гэхээр нөгөө нэг айтмуудынхаа I1-ээс I-нуудынхаа нэг дэд олонлог-ыг гаргаж хэвлэх ёстой. IS1, IS2, IS-K гэдэг. K ширхэг ч юм уу те. K нь хэдэж болно. Нэгээс энэ хооронд. Тийм K ширхэг юмыг сонгож аваад эднэрийг үр хүчтэй хий гэдээ гаргаж өгнө гэсэн. Тэгээ яг хуу тэр нөгөө K ширхэгнүүдийн нийлбэр нь K ширхэг юмнуудынх нь бараануудын ч юм уу те V-нүүдийнх нь нийлбэр гэхээр үннүүдийн нийлбэр нь хамгийн их байна. Хамгийн их байна. Юутай харьцуулахад хамгийн их вэ гэхээр яг ерөөсө бүх авч болох боломжтой юмнууд басаа л тий. Энэ ширхэг бараанаасаа хэдийг нь сонгож авахд нөгөө W-та нийт жин W том W дотроо байгаа мөртлөө үнэ нь хамгийн их байхаар тийм бараануудыг сонгож авах хэрэгтэй. За энэ бараг дэлгүүрт ороод яаж байгаа ч юм уу. Бараад болгож байгаа юм ч юм уу. Тийм юм байна. За ийм бодлогын талаар ярилцсан. Тэгэхээр энэ нэг тийм бодлого байна. Дээр дэд бодлого асуултууданд хариулах нь. Үүрэгчний тухай бодлого гэдэг яг үзээгүй баг. Зүгээр динамик програмчлал гэдэг юу ч үлээ. Зүрийн өөр бодлогон дээр жишээ авсан баг. Тэгэхээр бид нар яг тэр өөр бодлого нь юу ч байсан санахгүй байна ч хэдэн лам юмж орсон. Аргын суух хэрэгтэй тийм. Тэрнээс одоо тэр өмнө нь динамик програмчлал гэдэг. За түрүүчийн лаб дээр бодвол нөгөө ярьдаг моднуудын талаар нэг бодлого байсан тийм. Моднууд энтүүд үг сурч байна. Яг тэдэн үг мэддэг тэд байх гэдэг. Нэг практик ач багтаа. Гэхдээ бид нар динамик програмчлал гэдгийг нь аргын сурч явах хэрэгтэй. За тэгэхээр хоёр дахь жишээ болж байна. За би ханаг тэр лаборатори хийхгүй байгаа л байвал дахиад 3 дахь лаборатори 3 дахь бодлогын ч гэсэн бодож үзүүлж болно. Динамик програмчлалаар боддог бодлого юм байна. Ингэж бодноо. Ийм учраас динамик гэж байгаа юм. За нэгдүгээр асуудал за энэ бодлогыг динамик програмчлалын бодлого гэдгийг нь танихын тулд бид нар нөгөө хамгийн эхний дээд түвшний шийдвэрээ гаргах ёстой гин. За динамик програмчлал гэхээр нэг эхэндээ нэг чухал асуулт асуугаад байдаг штэ. Тэр асуултаараа нөгөө бодлогынхаа хэмжээг жоохон багасгацдаг. Тэгэхээр тэр асуулт маань хамгийн оновчтой хариултыг өгөх ёстой. Тэгээд нөгөө нэг дэд бодлогууд тэр асуултаар дэд бодлогууд үүснэ. Тэднэр нь тэгтээ айгүй хязгааргүй олон байж болохгүй. Нэг тийм зөв хөвтөр байх хэрэгтэй. Манай компьютер ч бас хүчин чадал нь хязгаартай шүү дээ. Одоо нэг давталт гүйлгээл бодчихно гэсэн нөгөө давталт нь нэг 10 саяас дээшээ гараад явчихвал тэгэл ер нь л хэцүү л гэсэн үг. Энэ ялангуяа энэ вебсайт дээр чинь энэ вебсайт чинь бодлогын вебсайт биш те. Нөгөө hacker rank дээр бол 2 секундээс дээшээ болвол тэгэл хугацаа хэвтэрлээ гээд тастаа хийчихнэ. Тастаа хийчихээр програм чинь өгдөө дутуу гаргана. Тэнгүүт нь буруу хариулт гээд үзчихнэ. Эсвэл хугацаа хэвтэрсэн гэсэн алдаа гарна. За тийм байх таа. Тэгэхээр одоо бид нөгөө асуулт талд явах гээд байгаа юм байна.
жишээ байхгүй нэ. За энэ тохиолдолд оновчтой шийдэл нь болвол ямар юуны тухай асуулт тавих вэ гэхээр нөгөө энэ ширхэг бараанаасаа нэг тодорхой хэдийг нь аваад гэдэг чинь дэд олонлогийг нь аваад тэгээд тэднийхээ нийт үнийн талаар асуувал зүгээр юм уу гэсэн тийм нэг вариант байна. За юу олоо өгүүлж байна. За тэгээд нөгөө хамгийн дээдлийн түвшний асуулт гэдэг нь болохоор ямар нэг барааг үр хүчнтэй хийх үгүй юу гэдэг асуулт байж болно. Мэдээж нөгөө бараа болгоны хувьд бол барааны талаас харуул бараа гэдэг үр хүчнтэй хийх үү хийхгүй гэсэн асуулт байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яг тэр талаас нь бодвол нөгөө бид нэр brute force руугаа яваад орчин бүх боломжийн шалгах гэх. Бүх боломжийн шалгах аргаар бодъё гэвэл тэн дээр нэг бодоод байх юм байхгүй тий. Бодоод байх юм байхгүй яг бүх боломжийн шалгах арга дээр бараа болгоноо оруулах үгүй юу гэдэг хоёр боломж байна гэж үзчих юм бол биднэрт энэ жишг бараа байгаа. Тэгэхээр бараа болгоны хувьд оруулах гээд бүгднгийн хослуулаад үзэх юм бол яг бараа болгон хоёр боломж үүсгэн тэгээ бүгднгийн хоёр боломжуудын хооронд нь үржүүлээд тавих юм бол хоёрын энэ зэрэг гэсэн бүх боломжийн тоон гарна. Тэгэхээр хоёрын энэ зэрэг шиг боломжийг үүсгэж жагаад тэгээ нөгөө том давлуугаасаа тий нийт жингэн олоод боломж болгоныхаа нийт жингэн олоод энэ бараануудын нөгөө болно болохгүй гээд яаж гарч нөгөө болно болохгүй нэ үр хүчндээ хийхгүйгээд нэг бит өчгнө шүү дээ. Тэгээд яг боломж болгоноо аваад тэгээд яг үр хүчнд хийн гэсэн бараануудынхаа түүж аваад жингийнх нь нийлбэрийг олсон чинь том давлуугаас бага байгаад ах юм бол тэрийг нэг үр хүчнд хийх боломжтой юм байна гэж үзээд нийт үнийг нь олоод тэгээд өөр бусад юмнуудаа боломжуудаас хамгийн их үнэтэйг нь гаргаж чадвал болно л доо. Бүх боломжийг шалгах аргаар бодоход бол тэгэхээр бүх боломжийг шалгах арга бол ингэж нөгөө шийдэл олох гэж ядаад ах юм бол байхгүй байна. Тэгвэл тэр чинь нөгөө нэг хоёрын энэ зэрэг гэхэр чинь экспоненциал бол чинь тэгээд дөнгөж нэг 10 юм уу 20 гараа явахад тэгэл компьютер чи гацж эхэлнэ гэсэн. Тийм болохоор бид нөгөө динамик хурамчлаар яаж бодох вэ гэдэг талаас нь яриад байгаа. Динамик хурамчлын шийдийг нь олох жоохон хэцүү. За хамгийн дээдлийн түвшний асуулт нөгөө эхний асуултад тавихын тулд эхний асуултаа тавьчихад бидний нөгөө оролтыг өөрчилчихнө. Өөрөөр бид нөгөө жижиг бодлого, дэд бодлого үүсгэж чинь. Гин ямар нэг жижиг дэд бодлого үүсгэж чинь тэгэхээр нөгөө хэсгийг нь авчин нөгөө үлдсэн хэсэг нь биднээс хамаагүй юм шиг. Тиймэрхүү байдалтай нэг хэсэг бодоод явах нь. Тэгээд бүх дэд бодлогуудаа бодоод жиж ерөнхий бодлогоо бодно, оновчтой бодно гэсэн тийм гарах нь. За тэгэл нэг юм хөө байдлаар нөгөө асуултаа тавих хэрэгтэй байна. Тэнгүүд асуулт нь зөв хариу нь бүр гараад ирсэн. Доор нь тайлбарч гараад ирсэн. За. Дөрвөн хариулт байна те. Тэгэл шалгалтын дээр бас иймэрхүү дөрвөн хариулт ирэх нь. Тэгэхээр нөгөө асуулт маань ямар байж болох вэ гэдэг дээр. За шууд зөв нь харагдахгүй байх хэрэгтэй. За шууд зөвийг нь уншчээ. TIG гэд бид нар тийм нэг массив гаргах нь. Ер нь бол динамикаар онцлохоор нэг хэмжээстэй ч юм уу хөвчлэн хоёр хэмжээстэй массив үүсэж байгаа. Массивын элементүүдийг бид нар зүгээр гаднаас харах юм бол тэгээд массивын элементүүдийг ямар нэг дараалал дүүргэсээр хагаал тэгээд нэг баруун доотлон ч юм уу элементийн олонгууд тэр нь хариу нь очиод байгаа. Зарим нь болгон дээр баруун доотлон ч зарим нь баруун дээдлэнх юм болонгийн элемент ч байдаг. Тийм. Тэгэхээр зөв хариулт нь яг ингээ харахад хоёр хэмжээстэй хоёр шиг хариулт байна. Нэг хэмжээстэй дээдлийн хоёр хариулт байна. За зөв хариултын шууд уншиж юм бол эхний I ширхэг барааг сонгох юм бол энэ IG гээд хоёр параметртэй. Тэгэхээр I дугаар мөрний G дугаар багны элемент гэдгийнх нь утга нь болохоор бид нар эхний I ширхэг барааг сонгох юм бол
үгүй максимум J гэсэн юутай. Юутай ч гэсэн. J гэсэн нэг даацтай үед эхний I гэсэн бараануудыг сонгох үеийн хамгийн их үн гэсэн тийм хариултыг сонгосон юм байна. Харин тэр нь зөв хариулт юм байна. Тэгэхээр яг эхний I шиг барааг сонголоо. Тэгээд сонгуулаад эхний I шиг барааг сонгох биш юм байна шүү. Эхний I шиг бараа нуудаас сонгох юм байна. Тэгэхээр яг I бараа сонгохаалгүй. Тэгвэл эхний I шиг бараануудаас нэг хэдийг нь аваад тий бүх I ширхгийн авсан бол бүгдийн авсан бол эсвэл заримын авсан болно. Тэгээд нэг үүрэгчэндээ хийн. Гэхдээ бидний хувьд тэр үүрэгчний даацыг нь J гэж үзэх юм байна. Ягаад ч юм те. Тэгэл яг J гэдэг хязгаарлалтанд багтааж агаад жингийн тэр J дотроо барьж агаад нийлбэр жингэн. Тэгээд эхний I ширхэг бараанаас янз бүрээр сонгож авч байгаа л тэгэл эхний I ширхэг бараанаас чинь нэг хоёрын I зэрэг янзын боломж гарна да. Ер нь бол бүх боломж дээр тэдраасаа бүгднгийнх нь нэг өргөмжтөндөө хийх бараануудын нийлбэрүүдийн тус бүрт нь бодоод тэгээ хамгийн их нь олчих юм бол ийм гарна. Дэрийг нь TIG рүү хийжээ гэж. Тэгэхээр энэ бол нөгөө бидний дээр бичсэн нөгөө бодлогоо жижигхэн болгож, дэд бодлого болгож хуваа юм уу гэдгийг нь бол их зүйл таарад байна. Ягаад тэгэхээр бид нар чинь юу гэсэн шүү дээ. Нэгээс N хүртэлх бараанаас сонгоно гэсэн байсан. Нэг нь бид нар нэгээс I хүртэл гээд багсагч. I нь бол одоо янз бүрээр л байх л үү те. Тэгээ багсагдсан байна, болж байна. Тэгээ бодлогонуудаа ингээд жижигхэн болгонд хуваачлаа, дэд бодлогонд хуваачлаа. Дээр нь жингийн хувьд ч гэсэндээ бас багсан. Жин маань уул нь юу байх ёстой шүү дээ. Том W байх ёстой. Гэтэл тэрийг бас чөлөөтэй болгоод гүйцэтгэж юм байна. Тэгэхээр энэ биднэрт нөгөө динамик програмчлалын арга хэрэглэхэд арай амар болж байгаа гэсэн. Нөгөө элдвийн гүгээд байвал бид нар нөгөө эхний одоо I гэдэг чи юу гэдэг. Тэгээ эхний 5 бараанаас сонгоход хамгийн ихэнд хэд байна гэдээ олчих юм бол тэрийг ашиглаж агаад эхний 6 бараанаас сонгоход гэдгийг бас олчин ч гэдэг юм. Ингээд дамжаад шилжээд явхад ахаад явхад хэрэгтэй гэсэн. За ингээ хамгийн зөв хариулт нь юм байна. За үлдсэн 3 нь одоо яг хөө тэгэл буруу л байна. За их дээдлийн 2 ягаад буруу вэ гэхээр ганцхан параметртэй байна. Нөгөө жингээ тооцоогүй юм байна. Жингээ том W гэж үзсэн юм. Жингээ хязгаарлалтыг тэгээд IS1 S2 гэх мэтлэн AC яг I ширхэг одоо эхний хариулт бол ингэж оролцсон юм байна л да. ITI гэдэг нэг хэмжээтэй машин бүх юмнуудыг хадгална. Тэгээд TI-ных нь утга нь юу юм бэ гэхээр нөгөө N ширхэг бараанаасаа яг I ширхэг барааг нь аваад янз бүрээр авч болох юм шүү дээ. Хоёр ширхэг бараа бүх боломжоор нь аавна гэвэл ингээл эхнийх нь нэгдүгээр барааг аваад үлдсэнийг нь хоёр дахьыг нь үлдсэн бараанууд айл нэгийг аавна гэж зөндөө боломж үүснэ гэсэн. Тэдрээс бүх боломжоор нь авсны хамгийн их утга нь авсан тэр бүх боломжуудын нөгөө нэг үнүүдийг олж байгаа тэр хамгийн их үнэ гээд хадгалчих юм байна. Энийг яаж уруулчих юм бэ? Нөгөө жингээ тооцоог болохоор гэж байгаа юм. За энэ болохоор зөв буруу хариултууд өгöd нэг хаймаар яах хэрэгч вэ нүгөө? Буруу юм байна. За хоёр дахь нь болохоор бас нэг параметртай эхний I шиг элементээс гээд яг манай зөв хариулттай их төстэй байна энүүгээрээ. Гэхдээ жингийн хязгаарлаагүй. Манай бодлого бол юм нэг тийм хоёр параметртай байх хэрэгтэй юм байна л да. Тэгээд нэг параметртайнууд нь ингээд байхгүй. Гурав дахь буруу хариулт нь болохоор гурав дахь нь бас буруу хариулт. J гээд жингийн нийт жингийн хязгаарлалцсан. Тэгээд жингийн хязгаарлалт бол J гэхдээ юу нь болохоор тэр нэгдүгээр хариултанд байсан шиг. Дэд бодлогууд нь болохоор яг хуу I гэдэг нь болохоор эхний I элементээс биш нэг дурын I элементээс гэдэг чинь. Тэгэхээр дурын I элементийг сонгож авах үед тэгэхээр жоохон замбрааг болчихно л да. Нэг хоёр элемент сонгож авах гэнгүүт эхний элемент сүүлийн элементийг сонгож магадгүй эсвэл дундлын элемент тэрний дараагийн элементийг сонгож магадгүй ингээд дэд бодлогууд нь холилдчиход байгаа байхгүй. Тэгэхээр тэр дурын дэд гэдэг нь жоохон буруу. Тэгэхээр 1 3 2 буруу. Хоёр нь болохоор
жингээ хязгаарлаагүй юм байна. Жингээ хязгаарлаагүй гэдэг чинь жоохон асуудал. Тэгэл хамгийн зөв хариулт сүүлийнх нь. За энэ дээр ингээд цагаан дэлгэрэнгүй юм байна. Та нарыг харж байгаа сүүлд нь яг нэвтэрч орж болохгүй л ингээ энэ видеон дээр нь харж байгаад уншаад тэгээ ячаа. За энийхэн зөв хариулт нь бас гарцсан. Зөв хариулт гарах ч нэг буруу юм тий. За дараагийн алхам бид нэр асуултаа тавьчихсан. J гэдэг жинд багтаагаад нийлбэр жин J дотор багтсан байхаар тэгээд эхний I ширхэг бараануудаас сонгоод хэдийг сонгохнод хамаагүй тий. Зүгээр юу нь л I нөгөө нэг хэд завсран тий. Нэгээс I дугаар бараанаас хэдийг нь сонгоод тэгээд хамгийн их үнийн дүнтэй байхаар тийм юмнуудыг сонгоо гэсэн. Тийм дэд бодлоготой. Тэгэл I-г нь дээш нь бүүлгэсээр гал I-н хэд хүртэл явах вэ? N хүртэл явна. J нь болохоор том W хүртэл явна. Тэгэхээр бидний динамик програмчлалын хүснэгт нь болохоор N мөртэй багны тоон W гэсэн. N-ийг харьцсан W, N-ийг харьцсан W гэсэн хэмжээтэй. Тийм бодлого үүснэ гэж байна. За хоёрдугаар асуудал болохоор за бид нар нөгөө бодлогоо бодоод байгаа. Уул нөгөө лабын бодлогын санаагаар нэг юм хөө байлаа дээ. Ийм дараалтайгаар бодох хэрэгтэй. Дэд бодлого ингээд зохиож байгаа. Одоо яг дэд бодлогуудаа ингэж хуваачаа. Ийм асуултаар хуваачаа. Саяч бол асуудал шүү дээ, тий. Нийлбэр нь J-с бага байхаар эхний I ширхэг бараанаас нэг хамгийн их дүнтэй ямар бараанууд сонгож болох вэ? Гэхдээ ямар бараанууд нь ч хамаагүй тий. Нэг тэр хамгийн хүний дүн нь хэдвэ гэдгийг л эхний I ширхэг бараануудаас янз бүрээр сонгосоргаад хамгийн хүний дүнтэй юм яаж сонгох вэ гэдэг тийм болчихно. За тэнгуү дараагийн алхам нь болохоор рекуррент нөгөө нэг томьёогоо зөхөнө одоо жоохон шинжилгээ хийх гэдэг нь шүү дээ тий. Одоо дэд бодлогууд яг үүсэж байгаа яаж үүсэж байгааг бүр тодорхой бичих гэдэг. Тэгэхээр манай дэд бодлогууд бид нар бол дэд бодлогууд хуваана гэдгээ бол харсан нэг тийм тий I-аар нь гүгээд J-ээр нь гүгээд хуваачна гэсэн. Тэгэл яг одоо бол бидний санаанд нэг юм хоёр хэмжээтэй хүснэгт үүсэх юм байна. Тэрийг яаж игээд дүүрэх юм байна, ямар аргаш дүүрэх нь одоохондоо мэддэхгүй тий. Тэгээд тэр хүснэгтийнх нь n дугаар мөрийн хамгийн доотлын мөрний хамгийн сүүлийн баг нь тэр мөрийн төгсгөлд байгаа W том W дугаар баганд байгаа тоо бол манай нөгөө нэг бодлогын том бодлогын хариу болчих гээд байна шүү дээ. Тэгэхээр одоо бид нэр тэр хүснэгтээ яаж дүүрэх вэ гэдэг талаар юм бодож эхлэх нь. Өөрөөр энэ хоёрдугаар асуудал болохоор нөгөө жижиг бодлогууд нийлж яагаад яаж том бодлого үүсгэж байна гэдэг талаар. Гэхдээ том бодлого гэдэг нь ганцхан манай нөгөө нэг NW гэсэн бодлого бол биш шүү дээ тий. Нөгөө нэг гэдэг бодлого ажиллаад тэгээд юу ч гэдэг нь нөгөө хүснэгтэн дээр ямар нэг хүснэгтийн голд байгаа ямар нэг үүр нүхэнд байгаа тоог бичихийн тулд өмнөх жижиг бодлого гэхээр одоо бодвол тий дээдлийнх нь нүднийх ч юм уу зүүн талынх нь нүднийх ч юм уу эсвэл зүүн дээдлийн нүднийх ч юм уу тий ямар нэг юмнуудыг нийлүүлэх байх. Гэхдээ энэ бол нөгөө ямар Манхэттны жуулчны бодлого болов тий нөгөө хулгайч бөгөөд байдаг бодлогыг бодвол бас тийм амархан дээдл хажуутлал гэдээ авчихгүй байх л та. Арай өөр аргаар явах. За тэгэхээр тэр талаар яаж жижиг бодлогууд нийлж агаад жижиг бодлогуудыг бодчихгоот дэд бодлогуудыг бодчихгоот арай том дэд бодлого үүсэх вэ гэдэг талаар асуулт байна. За манай нөгөө TIG болохоор юу гэсэн үг те эхний I шиг бараанаас юмудаа сонгож авна, бараануудаа сонгож авна. Тэгээд нийлбэр нь J гэдэг нийлбэр жин J-ээс сэтрэх байх хэвээр. Тэгээд хамгийн үнэтэйгээр ямар юм сонгож. Бараа болгоны хувьд мэдээ жин ихтэй мөртлөө хямдхан бараа байж болно те. Жин ихтэй мөртлөө үнэтэйж бараа байж магадгүй. Тэгэхээр хоёр өөр параметр болохоор яг айгу жингээ барих гээд нөгөө яах нь айгу ингээд нар тусаад байх юм те. Шуу яа гэж хэлмээр. Жингээ тааруулах гээд айгу ийм хөнгөн бараанууд аваад цуглуулад хийцэн чинь яг нөө тэр хөнгөн бараанууд нь айгу хямдхан байгаад байвал тэгэхээр хамгийн их үнийн дүнтэй юм болж чадахгүй шүү дээ. Бас л нөгөө чи нөгөө дэлгүүрт орсон улгаач гэж бодъё гэлээ те. Тэгэхээр өдөө бараа авчиж чадахгүй. Тэгэхээр нөгөө нэлээ бодлого бодох хэрэгтэй болно л гэсэн. Нөгөө улгаач маань үр хөвчөө үрж дэлгүүрт орчоол шин тэгэл бодлогууд бол зурж байна шүү дээ. За манай дэд бодлогод хуваах юм нь бол гэж хэлсэн байгаа. Тэгэхээр нөгөө дээд түвшний асуулт гэж тэрийг хэлээд байгаа энэ TIG-гээ тодорхойлох нь массиваа тодорхойлох массивынхаа элемент нь ямар тогтоо гэдгийг тодорхойлох бол тэр дээд түвшний асуулт гэдэг. За тэгээд
TIG-г бодохын тулд одоо TIG-га нэг арай том дэд бодлого гэж үзчихээ. Тэгэхээр TIG-г бодохын тулд ямар томьёогоор доороо томьёогоос аль нь яг зөвөр бодож байна гэдэг. Өөрөөр нөгөө өснөгтнөр хоёр хэмжээтэй өснөгтөн дээр TIG-г бодохын тулд өмнөх үр багны ямар элементүүдийг ашиглах вэ гэдэг. За эхний хариулт нь болохоор ер нь ингээд харахаар тийм биш үү те. TIG тэнцүү max гэснээр TIS-1G, TIG-с-1 гэнтэргээд нөгөө дандаа өмнөх бодлогод TIS энэ хоёрын максимум гэсэн. TIS-1G гэдэг чинь юу гэсэн үг? I-ч мөрийн дугаар тэгэхээр IS-1 гэдэг маань дээдлийн мөрний гэсэн үг. Өмнөх мөрний гэхээр жижиг нэг параметрээр л авч жижигхэн бол авч байгаа шүү дээ. Гэхдээ J-дгээр багна гэдэг нь хэвээрээ байна. Тэгэхээр яг дээдлийн элемент гэсэн үг. TIG-с-1 гэхээр мөрөн хэвээрээ. Гэхдээ багна нэгээр хасагчна гэдэг чинь зүүн талын элемент гэсэн үг. Тэгэхээр яг дээдлийн элемент зүүн талын элемент хоёрын аль ихийг нь авнаа гэсэн нэг тийм том юм. Гэхдээ энэ буруу юм болж таарлаа. Буруу байлгүй дээ тий. Буруу. За буруу гэдэг нь ч ажиг. Ер нь бол юу гэсэн үг вэ? Утга нь бол эхний I бараанаас биш IS-1 бараанаас аваад тэгээд J гэсэн хязгаартаа авсан. Тэн дээр үү эсвэл J-1 гэсэн хязгаартаар авсан. Дээр үчиг юм тэгээд байгаа юм зү. Ихтэй тий эхний хариулт бол нэг хэцүү юм аа. Энд чинь юу үстэй. TIG гэдэг чинь угаасаа J гэсэн юутай маань. Жин J гэсэн хязгаартай байх хэрэгтэй гэхээр тэр J-гээс нэгийг аваад хаан чааш юм. Яа нэг юм шиг. За хоёр дахь нь болохоор юу? Бараг адилхан гэхдээ 2-ны максимумыг авна. Хоёр дахь нь болохоор TI таслал J-гээс нэг дээр нэмэх нь VI гэж. Тэгэхээр эндээс арай ухаантай багийн томьёо ороод ирлээ гэсэн арай учир холбогдолтой. Яагаад тэгэхээр VI-ийг нэмчээд байна. VI гэдэг чинь I дугаар барааны юу байхгүй юу? Үн байхгүй юу? Тэгэхээр VI-ийг нэмчлээ гэдэг чинь хэрвээ байсан бол зүг байсан байна. VI гэдгийг гадна шууд нэмж чинь тэгээд TIG-ээс нэг дээр нэмэх нь VI гэдэг чинь массивын индексэн дотор I-н хэвээрээ бэжиж дахиад VI-га нэмэхээр жоо утгагүй. Хэрвээ тэр ихний параметр дээр байгаа тэр TIS-1 тэгээ I-г оруулахгүй, I дугаар бараг оруулахгүй, I-аас өмнөх бүх бараануудаас нэг хэдийн сонгоод хамгийн их үнэтэй бараануудыг сонгосноо дээр нь VI гэдэг нэмсэн бол арай утга учиртай болох. Ягаад тэгэхээр яг нь I дугаар бараг бол бүр баталгаатай аавна гэж шийдсэн. Тэгээд аваад нөгөө өмнөх IS-1 хүртэлх бараануудынхаа хамгийн их үнэтэй дээр нэмчүүл яах нь гэсэн байдалтайгаар тэгж авсан болох. Энэ зөрчсөн юм байна. Энэ тэгсэн зөрчсөн юм байна гэдэг буруу гэж хайчих. Энэ дээр болохоор юу вэ? За 3 дахь хариулт нь болохоор IS-1G гээд нэг юм байна. Тэгснэ IS-1 J-W. За W бол нөгөө идгүр барааны жин. Тэгээд J-гээс хасчвал болон J бол нөгөө жингийн хязгаар байгаа. Чи бүр амар дажигч том явуулчихлаа шүү. J-с W-ийг хасцаа. Тэгээд аяасан. За эдгээр гэхдээ нөгөө нэмэх нь VI гэдэг нь л байхгүй байна л да. Тэр ихний параметр дээр VI-г нэмчих баг болчихгүй дээ. Тэгэхээр тэр юу? Тэр жин хасдаг нь бол яг уу I дугаар барааны жин хасж байгаа нь бид нар хэрвээ I дугаар барааг үр хүчиндээ угаасаа хийнгээ шийдтсэн болвол бүр хийцсэн болвол бид нар тэр жингийн хязгаарлалт J гэдэг байгаа жингийн хязгаарлалтаас WI хасах хэрэгтэй шүү дээ. Тэрийг тооцохгүй болчихно гэсэн үг. Юу жингийн хязгаарлалтаа шинчилнэ гэсэн үг. Манай шинээр нэг бараа орцсон учраас үр хүчин тэгэхээр одоо дахиад цаана хийж болох нөгөө жингийн нөөц жин нь бол тэд юм а гэдэг хасаач гэсэн. За одоо хоёулаа болсон. Би тэр VI-г тэнд нэмэхгүй нэгдүгээр аргументээр нэмнэ гэдэг нь урал болсон юм байна. За энэ асуулт болохоор жоохон эвгүүл хариултууд нэг жоохон эвгүүл болсон юм байна. Хүмүүс харж байгаад хамгийн уртын сонгол болчихгоо юм шиг болсон шүү дээ, тийм. W тач тэр VI тач тэр WI тач тэр тэрийн сонгож байгаа болчихгоо тийм. За зөв том юм бол юм байна. За тэр
жин хасдаг W-ийг хасдгийг бол хэлсэн юм учраас гээд VI гэдэг үнийг нэмж байгаа. Тэрэн дээр би VI гарахад ягаад буруу гэсэн гэхээр тэр I нь T-гийнх нь индекс дотор I нь зүгээр I-аараа байгаадсан. Тэгчээд VI хасаад. За одоо доор болохоор I-с хасах нь 1 гэчээд I дугаар бараг авч үзэхгүй гэдэг маань I дугаар бараагаа нэг юм хийцэн гэсэн үг. Үрчэндээ хийцэн гэж үзээд VI-гаа нэмчихэд байгаа маань үнийг нэмчихэд байгаа маань. За нэг ийм томьёо байна. Тэгэхээр энэ томьёог ер нь юу гэж болох вэ гэхээр рекурсив томьёо юм байна шүү дээ. Тэнцвэрийн зүүн талд ч байгаа даа, баруун талд ч 2 удаа байгаа даа. Тэгээд тэр рекурсивдээ л дахиад тэр T-нүүдийн олно гэдэг тэр ялангуяа тэр W-ийг хасцсан V-ийг нэмсэн хэсэг рүү тэр T дахиад рекурстэд яваад байна. Тэгэхээр юу болох вэ гэхээр жингүүдээ хасаал яваад байна. Жингээ хасах W-ийг хасах болгондоо V-ийг нэмээд яваад байна гэдэг чинь юу гэсэн үг. Нэг бараа аваад үргэлжлүүлээ хийчлээ гэсэн. Нэг бараа аваад үргэлжлүүлээ хийчихэр үүснийх нь жин өсөө явчихна. Тэр хэрээр нөгөө үүсний бүр том даацс гэдэг W байгаа шүү дээ. Тэрнээс нь тэр юу сэргээр хасагдчихна. Одоо дахиад том W-гаас хасах нь тэр жижиг WI гэсэн чинтэй юм хийж болно гэдэг нөгөө жингийн хязгаарлалт нь багасаа явчихна. Одоо үргэлжлэл дүүрээд эхэлнэ. Жохон баг зай үлдээд эхэллээ л гэсэн. Дээр нь үргэлжлэл тэр нэг бараа хийсэн юм чинь тэр барааных нь үнийг тэр хулгайчуул авч явж болохоор болж шүү дээ. Тэгэхээр үнэн нь бас нэмэгдээд байна л гэсэн. Ингээл яг энэ бодлогон дээр хараад баг энэ томьёоны тэр хамгийн сүүлийн T-г нь хараад баг л явах нь шүү дээ. Анч нь ерөөсөө л ингээл үргэлж рүү бараа хийгээд шүүгээд харагдахаар харж байхаар тийм бол тийм чадвартай болчихлоо гэдэг динамик хэмжлэлийн бүх бодлогыг баг бодчтой болчихно гэсэн үг л дээ. Нөгөө нэг юу үсттэй нөгөө Matrix гэдэг кинон дээр чинь нэг муухан ногоо юм үсгнүүд урсаал гэдэг дэлгэцэн. Тэгээд тэрийг хараад энэ дишээгүй чинь тийм бууруу явж яах гэдэг л шүү дээ. Тэр шиг л амар чадвартай болно гэсэн мэрэгжлийн чадвартай. Ингээл харангуйтаа нэг томьёо харчаал үргэвч рүү үнэтэй бараа хийгээд байна гэдэг хүмүүс гайхах нүцтэй. Энэ ямар амар программист бай. Томьёон дээр ч одоо тийм бараач гэсэн үг алга, үн ч гэсэн юм алга. За, игээд явна гэж ойлгох. Энэ зөв хариулт нь энэ. Тэгээд дээр нь бас нөгөө T IS-1 гэсэн маань яг ажиглалт гэх юм бол дээдлийнхаа мөрний 2 элемент T максимумыг нь авч байгаа юм байна. Дээдлийн мөр гэдэг яаж яах вэ? IS-1 гэсэн байна. Эхний индекс нь T массив эхний индекс нь IS-1. Багна нь бол харин дээдлийн мөрөөсөө 2 элемент аваад тэрнийхээ максимумыг авч байгаа юм байна. Гэхдээ нэг нь бол зүгээр аваад байгаад хахад нөгөөх нь болохоор авангуудаа дээр нь бас нэг VI гэд нэмээд нь шүү дээ. Бас нэг тоо нэмж байгаа юм. Тэр хоёрынхаа максимум авч байгаа. Тэгэхээр бүр нөгөө нэг утга одоо энэ томьёо момыг нь бүр алга болгоо те. Томьёог нь авч үзлгүүр утгыг нь авч үзэх юм бол юу гэсэн үг вэ гэхээр тэр VI гэд нэг нөхөргөө шүү дээ. I дугаар бараа гэд. Тэр I дугаар барааг аваад үргэлжлэндээ хийхгүй юу гэсэн. За яг зөв дараалал бол үргэлжлэндээ хийхгүй юу эсвэл хийх үү гэсэн. Эхний тэр зүгээр IS-1 I J гэдэг бол зүгээр ямар ч тэр I дугаар барааны нэг W-V-г нэмж хасаагүй шүү дээ. Тийм болохоор эхний тэр максимум дотор байгаа эхний T бол зүгээр л ямар тохиолдол вэ гэхээр тэр I дугаар барааг үргэлжлэнд хийхгүй шууд хаяа авахгүй орхино гэсэн. Хоёр дахь T тэр нэг баахан W-ийг хасаад W-ийг хасаад V-ийг нэмсэн. Тэр T бол тэр нөгөө нэг I дугаар барааг аваад үргэлжлэндээ хийчихвэл яах вэ гэдэг замаар явж байгаа гэсэн. Ер нь бол тийм салаа замууд байх нь шүү дээ. Тэр боломжууд гэх юм уу те вариантууд тэр хулгайч гэхээс нөгөө үр хүчиндээ I дугаар барааг хийцэн нэг тохиолдол байж болох юм да. Ямар нэг тохиолдолд ямар нэг вариант дээр хийцэн. Бас хийгээгүй бас нэг тохиолдол байж болно те. Тэгэхээр нөгөө бас л нөгөө нэг юун дээр гардаг шүү. Ямар кинонд тийм юм гардаг. Янз бүрийн нөгөө цаг хугацааны машин зашинтай те. Эсвэл нөгөө юутай юу лээ нөгөө Nicolas Cage яваад тэг сонин ингээ явж ирсэн хүчингүүтээ буцаж ирсэн ээ. Энэгээр энэ зүүн талын коридороор явбал тэгэж буудуулж өгөх юм байна гэд буцаж ирсэн ээ. Дахиад баруун талаар нь яваад байдаг ч үлээ те. Нэг тийм сонин ирээдүг хардаг болчихдог ч үлээ. Тэр чи ямар кино лээ? Next гэдсэн багтай англиар next гэсэн монголоор гэж үгчсэн юм даа. Нэлээд дээр юм кино. Тэрэн шиг
яаж ил гэсэн үг рекурсив энэ рекуррент томьёо бол нөгөө бүх боломж бүх салаагаар нь явж үзээд тэгээд хамгийн зөв шийдэл олох гэдэг байгаа гэсэн үг. За рекуррент томьёо бол рекуррент томьёо одоо бид нар энийг нэг динамик програмчлалын болгох хэрэгтэй шүү дээ. Бид нар баг юунасаа салаагүй байна л гэсэн үг. Бүх боломжийг шалах аргасаа салаагүй байна гэсэн үг. Бараа болгоныг авч үзээд бараа болгоныг үрвчэндээ хийчихвэл яах нь хийхгүй яах нь гэдэг бараа болгон дээр хоёр салаа зам үүсгээд байна гэдэг чинь бас л нөгөө нэг энэ шиг бараа байгаа бид нар ийм мод юутай байгаа те шийдвэрийн мод зурх юм бол бараа болгон хоёр салаалуулна гэдэг чинь бас хоёрын энэ зэрэг навчтай мод үүснэ л гэсэн үг. Тэгэхээр яг бид нар зүгээр динамик програмчлал руу явах замдаа л рекуррент томьёо заавал бичээл гэсэн болохоор модоо заавал байгуулъя гэсэн болохоор л ингэж байгаа. Зүгээр модоо байгуулж байгаад одоо дараа нь яах вэ? Модныхаа навчны тог тоосон ч хоёрын энэ зэрэг булчингууд эний чинь барахгүй юм байна. Модоо байгуулахдаа яаж ийна гэдэг нөгөө нэг эн тэмдэггүй ингээ ижилхэн тооцоол хийгдээд байна. Тэр модны янз бүрийн жижигхэн дид моднууд юм өчрүүд ингээд эн тэмдэггүй нөгөө давхар тоологдоод байна тий. Дахин давтагдаад байна. Тэгэхээр бид нар энийг дахин давтахгүйгээр ингээд давхардлгүйгээр нэг тоолчоо гингүүтээ динамик болчиход байгаа шүү дээ. За 3 дахь асуудлаа. За амар төгсж байна. За үндсэн тохиолдлууд бид нар яах ёстой вэ? Нөгөө нэг хоёр хэмжээс туснахтай заримдаа эхний баг нь энтрийн дүүргчээд нэгэрчлүү тэгэрчлээ те заримдаа дүүргээд байдаг. Тэгчээд дараа нь нөгөө нэг голын элементүүдийг ингээд цахаас навхуулаад дүүргэх болонгаа зүүн дээд болонгаас нь ч дүүргэвчлэн те. Тэгэхээр тэгж дүүргэхэд тул тэр эхний мөр багныг дүүргээд байгаа ч гэдэг юм уу те заримдаа бол юуг нь дигналын дүүргээд дигналынсаа хоёр тишээч явдаг болоо дигналын зузаарч явсаар байгаа. Асуу дүүргэжтэй. Тэгэхээр тэр эхний дүүргэгдэж байгаа нөхдүүдийг болохоор үндсэн тохиолдол гэдэг байгаа. За эсвэл рекурсив дээр бол үндсэн тохиолдол гэдэг нь нөгөө нэг хамгийн ихэнд шалгагдаж байгаа юм тий. Одоо юу гэдэг юм. Бид нэр факторал рекурсивээр олъё гингүүт нөгөө нэг амар том тооны факторал олъё гингүүт тэрийг ингээл нэг нэгээр багсгасаар гал бүр нэгийн факторал руу энэ аваадэрдэг штэ. Нэгийн факторал, тэгийн факторал ч юм уу. Тэнгүүт тэр хоёр чинь бол шууд олдсон штэ тий. Нэгийн факторалч нэг тэгийн факторалч нэгтэй тэнцүүгээд тэрийг шууд тавьчихдаг. Тэгэнгүүт рекуррент нөгөө рекурсив дуудлууд маань тэндээсээ шууд зогсоол буцаал нөгөө нэг 2 факторал 3 факторалуудаа ингээд дээшээ бодоод явчихдаг. Wi-Fi. За тэрийг үндсэн тохиолдлууд гэдэг байгаа. Тэгэхээр яг рекурсив хийх шаардлагагүйгээр шууд бодогчдаг. Айгу n men юу ч үгүй те. n манайхаар бол n биш нөгөө i айгу бага байх тохиолдлууд ч юм уу. Тэрийг үндсэн тохиолдол гэдэг байгаа. За бид нэр динамик биш нэг рекурсив за програм бичсэн гэж бодъё. Тэгээ одоохондоо динамик олоогүй. Тэгэх юм бол манай програм ингээд рекурсив програм байх хэрэгтэй. Тэгээд рекурсив функц бичихдээ бид нар хамгийн эхлээд үндсэн тэр base case-үүдээ үндсэн тохиолдлуудаа шалгах хэрэгтэй. Хамгийн амархнуудаа. Нөгөө n факторал дээр нөгөө факторал олдог рекурсив функц бол хамгийн түрүүнд нөгөө орж ирсэн параметрыг нь хараад намайг юу гिचж үгүй юу гэж шалгадаг штэ. Нэгийн факторал олго гэд хэлсэн юм шүү дээ. Нэгийн факторал олгоцсон бол тэгээ шууд return 1 гээл тэ нэгийг буцааш штэ. За динамикийн хувьд бол бид нар хүснэгт үүсгэж байгаад манай хувьд бол хоёр хэмжээс хүснэгт үүсгэхээр болцсон. Тэгээд жижиг тохиолдлуудаа бодоод за бас түрүүний хэлснээр нөгөө массивынхаа аль нэг хүрээ зах хязгаар хаваар те. Айн нэгтэй тэнцүүгийн гүт ихний мөр болчихно. Нэгтэй тэнцүү нь бодогдохоор байл бүгд бодогдчихоор байл амархан. J нэгтэй тэнцүү байх нь үндсэн тохиолдлууд гэвэл бас бүгдийг ингээд бодоо. Ер нь бол манай бодлогон дээр айн нэгтэй тэнцүү их хайтайхан юм байна шүү дээ, тий. Айн нэгтэй тэнцүү гэж үгсүү нэг хүртэлх одоо тий бараануудаас сонголт хийнгүүт чи ганцхан бараа болчих шүү дээ. Нэг гээл нэгдүгээр бараа. Нэгдүгээр барааны юу ч үгүй. Тэнгүүд нэгдүгээр бараа хүртэлх юмнуудаас сонгож байгаад хамгийн их юу яах мах гэх юм бол ерөөсөө л тэр нэг бол тэр нэгдүгээр барааг аваад цонхонтой хийн. Нэг бол хийхгүй л гэсэн юм болчих шүү дээ, тий. Гэхдээ энэ ч одоо юм хулгай хийх гэж байгаа юм бол аваад хийх л ёстой байх л та тий. Хийхгүй байх ямар тохиолдол байх вэ? Одоо хамгийн амархан тохиолдол нь. Нөгөө бодлогоо бүр ингээд яач. Ингээд жижигхэн болгоцоо. Би энэ асуултаас тусад нэг асуулт гаргаад дунд нь асуучих. Ингээд нэг хулгайч дэлгүүрт орсон амар том цонхтой орсон тий. Тэгээд цонх нөгөө том W гэсэн багтаамжтай жингийн хувьд тий. Эсвэл тэр хулгайч нөр айгүй тэр
султай хүн байсан. Тэгээд яг W кг-аас илүү W гэдэг нь юу ч. Тэгээд 10 кг-аас илүү бараа авч чадахгүй гэдэг юм. Тийм даацтай. Тэгээ орсон чинь дэлгүүрт нь ганцхан бараа хөвтөжсэн. Амар үнэтэй ч үж болно тий. Юу н амар үнэтэй ч байсан гэдэг. Тэгээд тэр бараг үргэлжлэндээ хийгээд авчих гарч чадахгүй байх тохиолдол юу байх вэ? Та нар энэ бодлогын хүрээнд жоохон тэрхээр шижигнуул да. Би хамгийн жижигэн бодлого хэллээ шүү. Дэлгүүрт нэг бараа хөвтөжсэн маань хүн 10 кг бараа даадаг. Тэгээд ороод үргэлжлэндээ нөгөө бараа яг хоёр л тохиол байна тий. Тэр болгооч тэр үүрээд гүгээд алга болно. Болгоод аваа явчихна. Эсвэл юу авахгүй ингээ үлдээчээ явчихна. Үүрээд аваа явах нь бол гоё ихэнх тохиол байна тий. Ингээ намайг үүрэл цонгор нүсэл гарч. Авч чадахгүй байх тохиол юу вэ? Авыг уул нь амар үнэтэй тий. Мангар олон сая төгрөг долларын үнэтэй бараа байгаад байдаг. Тэгээ авч чадахгүй байх тохиол яг зөвхөн манай болгоны хүрээнд. Тэрнээс доглон молон тийм юу гэж тий. Болгооч биш. Одоо юу ч гэдэг юм. Тэр барааг нь хараа таалагдахгүй байна маань гэсэн бол байхгүй. Бид нар зөвхөн юу байгаа барааны жин үн гэсэн хэл юм байгаа. Үн нь бол амар сэтгэл хангалуун байгаа тий. Амар үнэтэй алтан тийм юм хөвтөж байгаа. Тэр авч явахгүй тохиолдол юм дээр гэх бай. Бид нар бодлогын бүх тохиолдлыг авч үздэг байх хэрэгтэй гэдэг ийм асуулт асуувал байна л да. Тэгээд авч явахгүй байх тийм юм вариант байхгүй юм. Тулгаач юм аваад явах уу? Ямар сайн муу санаатай хүмүүс юм асуухаар ингээ гүрийгээ дуурахгүй толгоос ихсээ суудаг юм. Би таныг буруу хариуллаа гэд энэ проектор асаадаг саваагаараа зодно гээгүй. Зүгээр л юу яагач хай. Нэг юм асуугаал дуурах гал оролддог байхгүй юм. Нэгдүгээр бүрсийн бол юм асуугаар дуурдаг угаасаа. Та нар чинь нэг биш үсттэй 2 3 4-р бүрсээс орог 3 4-ийнхаа. Тэгэл түүхэнд юунд үлдчихвэ гэдэг яагаад байгаа юм бэ? Би бол нэг пабликаар тавихгүй л байгаа л да. Бичлэгүүдээ. Та нарыг л дахиж үзүүлээ гэдэг чинь та нар өөрсдөө л тарахгүй бол линкийг би энэ бичлэгийг нэг тараад байгаа. Химэлээ нэг багш ч бас үзье гэдэг яриад байлаа. Тэгэл өөрнийх их тарахгүй. Зүгээр тоог нь харсан ч гэсэн та нар маш сайн үзэхгүй байгаа. 3 хүн үзсэн гэх нэгдүгээр лекц байж байгаа. За тэгэхээр хоёрхан энэ хулгайчийн ертөнд хоёрхан үзүүлэлт байгаа. Барааны жин үн 2. Үн нь бол хулгайчийг аваач гэдэг байгаа тийм. Жинний талаар за одоо бүр амар тодорхой болох. Жингийн талаар ямар асуудал үүсч болох вэ? Юу бодлоо би бүр одоо нэгдүгээр анги хүртэл сонсож байгаа юм шиг. Хулгайч 10 кг-аас дээш барааг авч чаддаггүй, даадаггүй. Тэгээд дэлгүүрт орсон чинь нэг бараа хөвтчихжээ. Тэрийг авч чадаагүй. Яагаад авч чадаагүй вэ? 10 кг-аас их байсан. Тэгээд нөгөө жингийн хязгаарлалт нь бас ихтэрсэн. Тэгэхээр ихтэрсэн ч байж болох юм. Тийм болохоор би бүр нөгөө ихэндээ яг ямар зорилгоор юм яриа гэснээр ч бардчихлаа ингээд. Та нарыг бүр дуурах гад ингээд үзээлсэн чинь нэг цэц дуурлаа л да. Тэгээд зорилготой хүрлээ гэж баярсан чинь нөгөө анхныхаа санааг мартцсан. За юу ч гэсэн жингийн хөв тийм байж болох юм те. Нэгтэй бодлого дээр нэг юутай бодлого дээр нэг бараатай бодлогын үед бол авахгүй ч байж болох юм. Үнэн амар их мөртөө. Бид нар хамгийн хүнтэй л юм хулгайлж авч чадахгүй байгаа шүү дээ. Тэгсэн мөртөө яг амар үнэтэй байсан ч гэсэн жин нэвтэрчүүлдэг дааж авч чадахгүй ч бас хайчихна гэсэн. Тэгэхээр ийм хоёр өөр хэмжээс яваад байгаа. Хоёр өөр параметр яваад байгаа. Үнийг бол ихсэх гээд байгаа. Гэхдээ тэгээ жин нэвтэрчүүл яах ч аргагүй. За тэгэл энэ асуултанд хариулах юм байна. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд нэг ай тэнцүү 1 гэсэн тохиолдолд болвол манай массивын 1-р мөрийг бөглөхөд уулна амрах юм болов гэж бодод байна. Яг тэгэхээр 1-р мөрөн дээр саяын л нөхцөлийг шалгаж байна шүү дээ. 1-р мөрөн дээр байгаа тоонуудыг бөглөхийг ингүүд 1-1 гэхэр чи үгүй. Нэг л бараа байгаа. 1-р мөр төр чигээр нэг л бараа байгаа гэсэн. Тэгээд тэр барааныхын жин өгсөн байгаа, үнэн өгсөн байгаа. 1-1 гэдэг чи юу гэсэн үг? 1 гэсэн килограммаас илүү тийм бараа багны дугаар чинь нэг жингийн хязгаар шүү дээ. Тэгэхээр 1 кг-аас их бараа авч чадахгүй гэсэн. Тэгэхээр нөгөө ганц байгаа барааныхаа жингийн тэр W1 гэдэг те 1-р барааны жинг нь 1-ээс их байна уугүй юу? 1 буюу нөгөө J-с бага үе тэнцүү байна уугүй гэж шалгаж байна. Хэрвээ жингийн шаардлагыг хангаж байх юм бол тэрийг авна гэсэн. Авна гэдэг чинь нөгөө VI гэдэг нэг тийм ашиг
ашиг гэсэн үг тийм үнэтэй бараа болчихлоо гэсэн үг. Нийт дүн VI болчихлоо гэсэн үг. Ягаад нийт дүн гэж угаасаа ганцхан бараа юм чинь нийт дүн тэр барааны л үнэ байж таарна шүү дээ. Тэгэл тэр мөрийг тэр чигээр нь гүгээд бүлчлээ гэсэн үг. Хоёрдугаар баган дээр нь яах нь тэр мөрийн хоёр дахь элемент дээр нь нөгөө барааныхаа WI-г 2-оос бага үе тэнцүү байвал гэл тавьчихна гэсэн үг. Нөгөө үнийг тавьчихна гэсэн үг. Тэгэхээр ер нь бол манай нэгдүгээр мөр бол жишээ нь одоо юу гэдгийг том W нэг 10 кг гэсэн байсан бол ингээд нэгээс 10 хүртэл ийм 10 хүртэлтэй мөр байна. Тэгээд манай нөгөө ганц байгаа бараа маань нэг 6 кг цулалт байлаа гэж бодоход яах нь юу хүртэл 1 2 3 4 5 хүртэл бол даахгүй шалтгаанаар тэднийг авахгүй гэхээр ганц бараг авахгүй гэхээр 0 гэдээ явах нь. Тэгээд 6 дугаар багнаас ахуулаад нөгөө нэг даацанд нь ороод эхэлсэн учраас 6 кг авч чаддаг хулгайч болоо явц учраас тэрэн дээр нь нөгөө үнэн нь одоо 6 кг авч ийдээ тэндээ $6,000 ч юм уу ингээд бичгэн. Тэгэл тэр 6 7 8 9 10 үлдсэн 5 хэлэн бүгдээрээ 6,000 гэж бүлэгчнэ гэсэн үг. Тэгэхээр эхний мөр бол янз янз сайхан бүлэгдэнэ гэсэн үг. Эхний багны хувьд бол харин жоохон хэлэхэд хэцүү юм гайгүй ч юм уу. Эхний баг нь бол юу гэсэн үг гэхээр 1 кг-аас илүү юм авч чадахгүй гэсэн үг болчихно тий. Тэгэхээр манай бараанууд бол дор хаяж 1 кг байгаа бах. Тэгээд яах юм ямар нэг 1 кг та тэнцүү тийм хамгийн бага жинтэй нэг барааг л авах хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яг нэгдүгээр багна гэдэг чинь доошоо явна тий. Тэгэл юу гэсэн үг би нэг болдоо өөр ярих гэж байна. Доошоо явна тэгээд нэгдүгээр баган дээр юу их хэвээр гэхээр 1 кг-аас нийт жин нэтрэхгүй байх хэвээр учраас бид нар нөгөө ер нь бол нэг бараа л авна гэсэн үг. Тэр нь 1 кг байх хэвээр. Тэгэхээр тэр бараагаа харин хаанаас сонгож авах вэ гэхээр нэгдүгээр мөрөн дээр бол зөвхөн нэгдүгээр бараагаа сонгоно гэсэн үг. Хэрвээ нэгдүгээр бараа нь 1 кг-аас 1 кг жинтэй левел тэргийг авчихсан гэсэн үг. Өөр сонголт авах. Хоёрдугаар мөрөн дээр юу хийх вэ гэхээр 1 2дугаар бараа хоёрын дундаас тэгээ 1 кг жинтэй гин сонгоно гэсэн үг. Гэхдээ 2-1 кг жинтэй байвал аль үн ихтэйг нь сонгоно гэсэн. Тэгэхээр ер нь бол тэгэл доошоо юу болчихно те. Ингээд иймэрхүү байдлаар явчихсан. Эндгээр мөрөн дээр ирлээ. За энэ ч хамгийн сүүлийн мөртэй. Яг дунд тавьцаа нэг К-дугаар мөрөн дээр явж илаа. Нэгээс К-дугаар бараанууд дундаас 1 кг жинтэй бараануудыг нь ялгаад авчна. Тэгээд 1 кг жинтэйнүүдээсээ одоо амар бэрхшээлийн хулгайч шиг ажиллах нь шүү дээ. Бүгдийн жигэнж үзнэ 1 кг. 1 кг юм л даадаг амар хөвшин хулгайчтай. Тэгээд таягтай. Тэгээд яг 1 кг бараануудаа ингээд сонгоод тавьчихна шалан дээр те. Тэгээд тэднээс нөгөө юуны доотлын үннүүдийг харж агаад хамгийн ихийг нь авчихна гэсэн үг. Тэгэхээр К-дугаар мөрөн дээр бол яг нь эхний К шиг бараанаас 1 кг жинтэйнүүдийг ялгаж аваад нэг фор гүйлгээ те. Тэгээд тэрэн дотроос хамгийн хүнтэйг авчихна гэсэн үг. Тэгээд ер нь эхний мөр баг нь бол ингээд дуучна гэсэн үг. Тэгээд цаашаа яаж бодох вэ гэдэгтэй л нөгөө нэг томьёог ашиглаад бодно. За асуулт руу ороо. Асуултан дээр болохоор ийм 4 мөр юм өгчжээ. Нөгөө нэг эхний мөр баг нь энтрийг бүглэх талаар. Тэгэхээр нэгдүгээр мөр нь болохоор TI0 тэнцүү 0 for all I гэж. Тэгэхээр нөгөө нь I-н гүгээд те. Бүх I-ын хувьд 0 дугаар он ч юу юм бэ шүү. 0 дугаар баг нь 0-оос эхэлж байгаа маань C дээр байгаа маш юм шиг те. Баг нь мөрөн дандаа 0-оос эхлэх юм. Тэгэхээр I-н гүгээд 2 дугаар индекс нь 0 хэвээрээ байна гэдэг чинь 0 дугаар багны 0 дугаар баг нь 0 гэсэн үг шүү дээ тий. Бүх элементээр нь гүн гэсэн үг. Бүгдийг 0 болгоно. Чи 0-оос эхэлж байгаа тий. За тэгэхээр яг сая бид нэр яг эсрэг дараалал нь ярьчлаа нөгөө багныг нь сүулт нь ярьчлаа тий. Гэхдээ багныг нь сүулт нь ярихдаа нөгөө юу гэдээ ярьцсан. Би жоохон дутуу ярьж ич нөгөө бараануудын жин хамгийн багадаа 1 байх гэдэг нөгөө массивын индекс 1-ээс эхлэх байх гэд хэлсэн чинь буруу болоо. 0-оос эхлэх юм байна. Тэгэхээр яг одоо энэнийхэн дагуу дахиад ярьж эхний багны тухай ярьж байна. Эхний багныг бүгдийг 0-оор нь дүүргэх зөв үү буруу юу гэдэг. Энэ 4 мөр програмаас аль хоёр нь зөв бэ гэсэн асуулт юм байна л да. Тэгэхээр эхний баг нь за 0 дугаар баг гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр нөгөө хулгайч маань бүр хөгшин дээр бүр гачин баларсан хулгайч байх нь шүү дээ. Юу ч даадгүй 0 кг юм л авч явж чаддаг те. Ер нь бол юм авч явж чадахгүй нөхөр л байна. Тэгээд яг гэж орж ирсэн те. Дэлгүүрт. Тэгээд 0 дугаар баг нь яг ийм баг нь бас хэрэгтэй л дээ. Сүүлд нь нөгөө 0 ашиглаад нэгдүгээр баг нь олдог ч юм уу те. Нэг ашиглаад хоёр гээд. Тэгээд явах хэрэгтэй. Тэгэхээр юу ч авч чадахгүй бол тэр нөхрөө нөгөө нэг авч явах ёстой юу гэдэг хамгийн их
үнийн дүнтэй бараа мараа бол 0 болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хэдэн ч бараа байсан хамаагүй нэг 0-оос илүү юм авч чадахгүй л даатс муутай л программист биш тий. Даатс муутай холгооч болохоор ингээд 0 байна гэсэн. Тэгэхээр эхний мөр бол ер нь ажиг байна гэсэн үг. Энэ тэгээ зөв хариулт юм гэж хэлсэн шүү дээ. За эхний мөр зөв гэдэг чинь 1. За бид нар энэ ногооныг хараагүй байгаа гэвэл 1 2 дугаар хариулт 2 айл нэг л зөв болно шүү дээ. За 2 дугаар мөр буруу байх юм байна. За 2 дугаар мөр нь болохоор эхний баг нь болохоор юу байх вэ? Эхний А шиг бараануудын үннүүдийн нийлбэр байх хэрэгтэй гэдэг чинь. За энэ бол худлаа тий. Сая бид нар эхнийх дээр баг хэлсэн. Юу ч даадгүй хулгайч юм бол тэгээ ямар ч юм авч чадахгүй 0 байх хэрэгтэй. Юу барааны үннүүдийн нийлбэр тий айлын ч авч чадахгүй. Тэгээ хоёр дахь нь худлаа. Хоёр дахь нь худлаа гэдгийг олчвол бид нар сүүлийн хоёр хариултыг худлаа гэдгийг нь олчих юм. Гэхдээ ямар ч нэмэргүй юм боллоо тий. Эхний хоёрын нэг нь зөв гэж явж байгаа нь шүү дээ. Тэгээд 3-ын зөвгээд харчвал тэгээд эхний хариултаа сонгочих юм. За 3 нь болохоор 0J гэж all J гэхээр J-ийн гүнэ гэсэн хувьсаад өөрчлөгдөд байна. Тэгэхээр 0 дугаар мөрний бүх баг нь гэдэг чинь ер нь 0 дугаар мөр тэр чигээрээ гэсэн. Тэр чигээрээ 0 болно. За энэ дээр бид нэр түрүү нэгээс эхлэн гэж одоо ярьсан нэг бараа гэдэг. Одоо 0 гэдэг маань эхний 0 шиг бараануудаас сонголтоо хийнэ гэсэн. Тэгэхээр эхний 0 шиг бараа гэдэг чинь юу гэсэн үг. Зүгээр дэлгүүрт тулгаж арай гэж эвдлэл орсон чинь юу ч байхгүй наа гэсэн үг тийм. Ямар ч бараа байхгүй. Тэгэхээр хоос гарч явахаас өөр аргагүй. Хэдийгээр тэр холгооч нөгөө амар бак нөхөр байсан ч гэсэн тий. Айгүй их юм даадаг 100 кг тэр 200 кг ингээ үүрээд явах чадвартай холгооч нэг дэлгүүрлүү дахиад орсон ч л байхгүй. Дотор нь юу ч авах хоосон дэлгүүрээс гэсэн лв. Тэгэхээр дандаа 0 явах хэрэгтэй гэдэг нь үнэн. Тэгээд ихний хариуц үг болж байгаа юм. За дөрөвдгийн нэг харж ийн худлаа юм байна. Худлаа юм байна тий. Нөгөө нэг ихний мөр болвол эхний J ширхэг барааны нийлбэр үү? Самсвэр J вэ? Барааны жингүүдийн нийлбэр гэдэг. Эхний J ширхэг барааг хаашаа авч явах гэж байгаа юм. Энэ бол угаасаа л буруу юм байна. J бол манад эхний тэдэн бараа марааг суудахтай биш. J бол нөгөө жингийн хязгаарлалт байгаа даа. За нэг юм. Тэгэхээр яг одоо бид нар хүснэгтээ эхний мөр багны бүрчлээ гэсэн үг. Бөглөлтсөн тий. За энэ дээр тайлбар нэг. За энэ хариулт нэг хүчсэн сүултээ байт юм шүү. Гүү байна. За нэг түр хаачих. 3 дахь асуултаа энэ ч зөвхөн 4 дахь асуултаа тэгээд одоо энэ нэг юу? Түрүүн асуусан юм. Түрүүн баг хэлсэн баг. Одоо бид нэр эхний мөр багнаа бүгэлцсэн. За яг хөө тэгээд массива тэр чигээр нь баг бүгэлчлөөч гэж бодъё те. Дүрхцэн. Бүх элемент нь олцсон. Тэгэнгүүт аль элемент нь манай бодлогын хариу болох вэ? Түрүүн би хэлсэн байгаа. Хэлчлөө ялаа хэдгээр мөрний хэдгээр багны элемент нь манай бодлогын хариу болно гэлээ. За эхнээс нь буруу юмнуудаа. N-ээс нэгдүгээр мөрийн W-ийн нийлбэр гэсэн баг нэг нэ. За тэр нь ч юу юм? W-ийн нийлбэр нь бүх барааны нийлбэр нь юу гэж магадгүй нөгөө W-гаас хэтрээ авчиж магадгүй тий. Тэгэхээр энэ бол их найдваргүй арай байна. Доотлынх нь T-ээс нэг W гэдэг нь бол болж л байна. Ер нь хязгаарлалтанд бол орж л байна тий. Энэ багантай хөрхи N-ээс нэг яг ч юм хамгийн сүүлийнхээ өмнөх багнын тэгээд W биш N-ээс нэгдүгээр мөрийн гэхээр хамгийн доотлын мөрний дээдлийн мөр өмнөх мөрийн тэгээд хамгийн артлын сүүлийн элемент хамгийн артлын баг нь W дугаар баг нь. Уу яг нөгөө хүсэгтэн дотороо бол унаал байна тий. Гэхдээ яг нэг онцгой элемент биш юм. Бид нар бол түрүүн юу гэсэн 10 доотлын элемент гэсэн шүү дээ. TNW гэдэг. Юу гэсэн үг вэ? TNW гэдэг чинь эхний N ширхэг элементүүдээс бүх боломжоор нь сонгож авч байгаад тэгээд W гэдэг жингээс нийлбэр жин хэтрэхгүй байх тэр боломжуудыг ялгаж авч байгаад тэгээд тэр ялгарч гарч ирсэн боломжуудаас нийт дөнгүүдийн бүгдийг бодож авсан хамгийн их нь авчвал юу болох юм аа гэсэн. Манай энэ бол тим утгалын TNW гэсэн элементээр багс та. За тэр 3 дахь буруу хариултны 3 дахь нь болохоор N дгээр мөр бол зүг байна те. Тэгээд артлынхаа нөгөө нийлбэр нь худлаа авч. Нийлбэр нь тэр бүх барааны нийлбэр гэхээр угаасаа том W гэж хязгаар өгсөн байна гэдэг чинь манай бараануудыг нэмжсэн чинь юу ачиж магадгүй гэсэн үг л дээ. Нэмжсэн чинь том W-гаас хэтрээ авчиж магадгүй. Хэтэрч магадгүй. Тэгэхээр
ингэж авч болохгүй л гэсэн үг. Яг хэтрэхгүйч байж болно. Хэтрэхгүйч байсан манай энэ recursive algorithm нөгөө нэг одоо юу гэдгийг том W амар том 1000 кг гэсэн тийм тий. Энэ 1060 хааш. Нэг хүн 200 кг даадаг хүн орж ирээд юм болгоо гэж байгаа. Гэтэл дэлгүүрт байгаа бараанууд нь бүгдийг нийлүүлсэн ч гэсэн 100 кг-с хэтрэхгүй байна гэвэл уул нь энэ хариу зүг болохоор ч юм шиг 3 дугаар хариу. Тэгтээ яг уу манай энэ арга болвол динамик хөрөмжлөөр энэ хүснэгтийг дүүрэх арга болвол ийм байсан ч гэсэн бүх нийт барааны дүн 100 кг байсан ч гэсэн тэр 100-аар нь үлдсэн массивынхаа нөгөө хэсгүүдийг дүүрэх чинь. Тэгэхээр TNW дээр нөгөө 100 та хариу нь байж лээ гэсэн. За энэний хариултанд тайлбарч байгаа юм байна. За үр хүчний тухай бодлого гэдэг бол ер нь бол танай мэрэгчлэлээр ч гэсэн нэлээд юм шүү. Баймаа гарч ирэх баг. Үр хүчний тухай тасралтгүй бодлого, үр хүчний тухай дискрет бодлого гэх юм. Энэ бол дискрет бодлого гэдэг нь. Нөгөө жингүүд нь дандаа бүхэл тав байгаа шүү дээ, юмнууд нь. Бүхэл тав байгаа учраас бид нэр тэр жингээр нь ингээд баган дугаарлалчихж байгаа шүү дээ. Тэрнээс утхаа тав байсан бол 1.5 кг гэсэн бол тэгээд хэцүү шүү дээ. Тэр массивын 2 дугаар мөрний 1.5 дугаар багна гэж байж болохгүй шүү дээ. Тэр чинь нөгөө юу лээ 975 дугаар зам энэ гэж нөгөө Гарри Поттер дээр л тийм гардаг гэсэн. Манай бүхэл тоон юутай дискрет бодлого дээр тийм утга юм гарч болохгүй. За 5 дугаар асуулт. Жингээ орсон ч бүр завсарлах нэ. За 5 нь яваад дуусах байлгүүдэн чи арай ийм олон мянган асуултаар зоодгүй байлгүй. За 5 дугаар асуулт яриад яг дуусах юм шүү. Бид нар ингээд за хүснэгтийнхаа энэ тентийг бөгнүүлцээ. Энэ томьёо мамигаа орн баг бүгдийг нь олцсон. Жижиг бодлогуудыг ашиглаж байгаа том бодлогоо боддог томьёогоо олцсон. Үндсэн тохиолдлуудаа бодцоо. Аль тэд бодлогын бодолд нь манай гол бодлогын хариулахыг нь олцсон юм байна. Тэнгүүд псевдокод биччихлээ. Ийм псевдокод гарсан. Gap гэж үуч гэсэн юм. Gap цаг чинь үүрэг биш гэсэн үг те. Sack гэдэг чинь уул нь юу л да. Уугтал гэсэн үг байна те. Gap гэдэг нь одоо юу гэсэн мөрөн дээгүүр хайн гэсэн үг. За нийлээл үүрэгчл болчтой юм да. Тэгэхээр за ийм псевдокод биччихье. Хоёр баганд байна те. Багтахгүй болохоор наагчна гаргаж. Тэгээд энэ кодын сүлд нарыг энэ псевдокодыг за ямар нэг хэл рүү эн чинь псевдокод ямар нэг хэлдээ шууд хэрэгжүүлээд бичлээ гэж бодоход програм зөв байхын тулд баг зэрэг ажиллах хэрэгтэй гинэ. За жишээ нь ямар ажил хийх хэрэгтэй вэ гэхээр JS-ын WI-н сөрөг биш байх хэрэгтэй энэ төр гэдгийг шалгах хэрэгтэй юм. Хаан ч юм тэгээ бичсэн маа. JS-ын WI гэдэг нэг томьёон дотор, recurrent томьёон дотор тэгээ бичсэн маа. Тэрийг нь сөрөг биш байхыг нь харах хэрэгтэй. Яг псевдокодн дээр бол JS-ын WI-г авчиж болно. Математик маягаар те. Зүгээр томьёо. Програмчлалын хэлэн дээр яг уу ингээл асаа ичингууд нөгөө нэг сөрөг тоо гарчингууд бас тэгийн юу гэдгийг те 3 дугаар мөрний хас 2 дугаар багна гэхэр чинь бас алдаа гарч штэ. Тэгэхээр нэг тиймэрхүү юм авах хэрэгтэй. За тэгэл нөгөө нэг юу үнэлгээ нь энэ алгоритмын ажиллах хугацааг ол яваал гэж маш методик үнэлгээ хийя. За алгоритмын хийсэн ахвалаа жоохон яачи. Эхлээд за W-гийн урт нь ийг нь авчиж байна энэ гэдэг хөвсчтэй. Манай функц руу W-гээд массив орж ирэх юм байна. V-гээд бас массив орж ирэх юм байна. Нөгөө жингүүд, үннүүд тэгээд нөгөө хязгаарлалт гэдэг том W. За T гэдэг массивыг ерөөсөө N-ийг харьцах нь том W харьцаатай хоёр хэмжээтэй T массив дэржгээр нь 0 болгочих нь. 0 болох. Initialize гэхээр анхны утга болгон за бүгдийг 0 болох байх гэсэн чинь. За болох за. Санахаа авч байгаа ч юм уу те initialize гэх тийм үг хийж байгаа. Тэгээд үндсэн тохиолдол тэгэхээр 0 дугаар баган дэржгээрээ 0, 0 дугаар мөр дэржгээрээ 0. За нэг хоёр давталтай явлаа. Энэ хоёр давталт бие биенийхээ дотор ч ороогүй зүгээр дараалсан хоёр давталтай шүү те. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Ерөөсөө эндээс л хэлье те. Энэ үндсэн тохиолдол гэсэн base case гэсэн хоёр давталтыг хараад зөвхөн энэ хоёрын үнэлгээ хийж чадах хүн байна уу? Байна уу гэж асуухаар арай яац юм шиг болж байна. Үнэлгээг нь хийгээд ихтэй хийж тусгуулаач. 0-оос n хүртэл гүйж байгаа давталт байна. Дотор нь ганц хувь тоо болгох юм. Тэгэхээр ийм давталтаа зөвхөн ийм програм байсан бол та нар үнэлгээг нь хийдгэж хэлэх вэ?
Би нэг хүн хэрэг оргийн хүн хийж чаддгүй юм хийждэг болчаачаа тэгээд даа штэ. Мэргэжлийн хадаа. Тэгвэл та нарыг амар том гарууд ирж гуйна. Би л одоо улсуудын нэг докторын хамгаалалтан дээр сууж ийлаа. Доктор хамгаалах гэж байгаа хүн манай IT-аар доктор хамгаалах гэж байгаа хүн дахиж ирээд нэг иймэрхүү алгоритм үзүүлээд яг бичсэн юм байна л да өөрөө. Нөгөө ажил дээрээ нэг иймэрхүү алгоритм. За бүр яг тэгэл бодож байна. Яг тийм тохиолдол уус гарч ирсэн. Иймэрхүү алгоритм нэг нөхөр гүйж барьж орж ирээд та нартай нэгэнтэй дайралтаад би одоо доктор хамгаалах гэж байгаа. Одоо энэний нэг асимптотик үнэлгээ хийгээд асимптотик үнэлгээ гэж үүч байдгийг та нар хийгээд өгөөч гэвэл та нар юу гэж хэлэх вэ? Тэр хүнийх нь бүр аминд нь толцоо. Маргааш хамгаалах гэж байгаа. Тэгээ ийм хоёр давталт байгаа гэдэг. Тэгээд нэг нөхөр урьдчилсан дээр наад чинь ямар үнэлгээтэй чи IT-ийн хүн юм болвол алгоритмынхаа асимптотик үнэлгээ хийж чаддаг байх ёстой гэж хэлсэн. Тэгээд чамайг асимптотик үнэлгээ хийж ирэхгүй бол унага нэг хэлсэн. Тэгээд үгээд байгаа. Тэгвэл яах вэ? Танад тэрийг хэлээд өгчвөл хоост амар явуулсан шүү дээ. Бакалавр муу оюутнууд мөртлөө докторийн ажлын шинжилгээг нь хийж өгсөн. Тэгэхээр яг хоёр би нөгөө програм бүхлээр нь бичиж байгаа жижигсгээд зөвхөн энэ хоёр давталтын шилжиг хийгээд өгөөч гэдэг тохиохгүй юу? Тэгэхээр яг хэвээр. Тэгэхээр та нар нөгөө нэг амар уул нь бол эхний хэсгийн зөвлөл хийгээд байл л да. Доктор болох гэж байгаа хүн ирээд энэний шилжиг хийгээд өгч ингэнгүүт тэр гэлэж өгсөж арай болохгүй шүү дээ. Айгүй амархан болчихно. Тэгэхээр үнд ороод дуу байгаад ч. Айгүй нэлээ ингэ сандаруулж бүр юунд тулах гээд ингэ байгаа. Зүгээр давталт би бүр нэг энгийн юм хэлсэн шүү дээ. Хэрвээ програм дотор чинь рекурсив дуудалт байхгүй зүгээр л нэг баахан давталтууд байгаа бол та нар нүдээ том нээж байгаа тэр давталтууд нь бие биенийхээ дотор орсон давхар давталт байна уугүй юу гэдгийг нь бол нэг юм ялгаж байна үстэй. Энд ч одоо эхний хоёр давталт бол бие биенийхээ дотор ороогүй дараас нь давталтууд байна. Тэр recurrence гэдэг recurrent томьёогоор бичсэн давталт болохоор IT давталтын дотроо JT-ийн дотроо орсон юм байна. Тэгэхээр энэ бол хоёр давхар давталт гэсэн үг шүү дээ. Энд ч одоо бараг харамслыг үзсэн нөхдөл давхар давталт гэдэг тусдаа хичээл ордог шүү дээ. Тэгэхээр for гэдэг анх үзэж байхад бол дандаа дан давталт хийж идэг. Тэгээд давхар давталт. Тэгэхээр энэ програм харахад хоёр дан давталт явлаа. Тэгээ нэг давхар давталт явлаа. Тэгэл дууссан юм шүү дээ. Нөгөө recursive функц бол баахгүй. Recursive функцийг юу оруулсан? Нөгөө dynamic programming аргаар массив болгоод хувиргацсан. Тэгээ массив элементүүдийг нэг хоёр элементийг барьж аваад харьцуулаад за max гэдэг функц бол нэг олигтой юм ихгүй. Тэгээ ганцхан дотор нэг if гэж харьцуулах үйлдэл байгаа. Тэгэл нэг ганц хоёрхан л үйлдэл хийгээд байна. Тэгэхээр дээр үеэсээ ахуулаад би юу гэж хэлээд байгаа. Дан давталт байвал массив юуных нь давталтын хязгаарыг харж агаад энэ хүртэл давталт байвал яах вэ? Энэ гээд биччихээ. Дан давталт араасаа дахиад дан давталтууд ингээд дараалал яваад бол тэр чинь энэ дээр нэмэх нь энэ дээр нэмэх нь гэсэн үг байна тий. Гэхдээ энүүдийн хооронд нэг хэдэн удаа тий 2 удаа 3 удаа 5 удаа нэмлээ ч гэсэн тэд нэр нийлээд 5 болохгүй зөвхөн энэ хэвээрэл байна. Тийм учраас эхний хоёр энэ дан давталт дараалц явж байгаа давталт бол нийлээд энэ гэсэн үнэлгээтэй байна. Давхар давталт бол юу? Харах ухаанаар л ойлгомжтой шүү дээ. Давхар учраас гадна талын n хүртэл нөгөө дотор талын w хүртэл явчихсан юм байна тий. Дотор талын w хүртэл явдаг чинь жоохон юу юм шүү. Хоёулаа n гэсэн бол n квадрат гэж хэлчих байлаа. Гэтэл яг дотор талын w дээр явж байгаа шээ юу гэж үзэх вэ? Гадна талын давталтын алхам болгонд n хүртэл явж байгаа тий. Алхам болгонд дотор талын давталт w хүртэл гүнэ. W алхам хийнэ. Тэгэхээр n-ийг үржих нь w. n w гэсэн үнэлгээтэй байна гэсэн. Давхар давталтууд байвал нөгөө хэд хүртэл явж байгаа нуудыг нь хооронд үржүүлээд тавьчих нь шүү дээ. Тэгэнгүүт n-ийг үржих нь w гэдэг бол зүгээр n-ээсээ их үү? Их. Ягаад гэвэл нөгөөх нь w дахин их байна шүү дээ. n-ийг үржих нь w гэсэн учраас. Тийм учраас асимптотик үнэлгээнд тэр жижиг нөхцүүд бол алга болно зүгээр л нэмэгдэхгүй тий. Тэгэхээр яг n w гэсэн үнэлгээтэй байна л гэж үзсэн. Тэгэхээр тэр n гэдэг бол буруу. n квадрат гэдэг бол бас буруу. Ягаад гэвэл манай хоёр давхар давталтын дотор талынх нь n хүртэл биш w хүртэл байна. Тийм учраас n w гэж явах хэрэгтэй. Энэ зөв хариулт нь тий. Буруу бас нэг хариулт нь тэр нь болохоор n квадратыг үржих нь w. Ийм юм байж болохгүй. Тэгээ n квадратыг үржих нь w гэдэг чинь хэрвээ бид нар буцаагаад бодох юм бол манай алгоритм дотор ямар нөгөө нэгээс n хүртэлгээ нэг давтал яваад тэрэн дотор дахиад нэгээс n хүртэлгээс нэг давтал яваад тэрэн дотор нь дахиад нэгээс w хүртэлгээ давтал явцсан байсан бол бид нар
ингэж бичиж болно те. Тэрнээс буруу байна гэсэн. Яг энэ нэг хариулт зохиож байгаа хүмүүс нь нөгөө хамгийн зөв хариулт нь дандаа сүултээч байгаа дальтай нэвшгээд хитрхи их бас нэг тийм хариулт тавьчихсан юм байна. Баг 2 хариу. Тэгээд энэ 3 дахь хариулт нь зөв маа. За энэ шинжилгээ энэ А үсэг бол та нарын энэ хичээлийн хамгийн гол зорилго шүү дээ бас тий. Гэхдээ яг би нөгөө би нэг унтрааж байгаа нэг тоглоом ярина. Шалгалтын дээр 10 он тэр нэг гоё тоглоом тоглож